Тэгэхээр манай эмнэлэг маань 21 аймаг 9 дүүргээ одоо иргэдтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг байгаа. Тэгэхээр манай амбулаторийн хэсгийн тусламж үйлчилгээ маань бас нэлээд хүлээгдэл ихтэй олон үйлчлүүлэгчтэй байдаг. Тэгэхээр бид нар энийг яаж бас зөв зохион байгуулалтанд оруулах вэ? Яаж энэ хүлээгдлийг багасгах вэ гэдэг тал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллалаа өнгөрсөн хугацаанд. Тэгэхээр энэ дээр бид нар яг үйлчлүүлэгч орж ирээд захин бүртгэлийн хэсэгт бүртгүүлэхээс өксүүлээд бид нар бас өөрчлөлтүүдийг хийж эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр одоо бид хүн захин бүртгэлийнхаа хэсгийг заалны системтэй болголоо захин бүртгэгчнэрийнхээ тоог нэмэгдүүллээ. Тэгээд мөн дээр кабинетуудаар үйлчлүүлсэн иргэд маань буцаад ямар нэгэн байдлаар номер авах тийм төвөгч хэрэгдэл байхгүйгээр тухайн үйлчлүүлсэн кабинеттай ингээд дараагийн шинжилгээнүүдэд өгөөд явах ийм болцоонуудыг бүрдүүлээд цаашдаа төлөвлөгөөг боловсруулад явж байна. Тэгээ мөн лабораторийнхоо одоо шинжилгээний хариуг бас захин хэлбэрээр авах иргэнийхээ үнэмлэхээр ингээд автоматар уншаад авчих ийм боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Шуурхай төргөн сайхан байна, үйлчлэгээ сайхан байна. Одоо ингээд энэ байдлаар Монгол орн хөгжихүүл ахаад одоо энэ шиг сайхан эмнэлэг ахаад хэрэгтэй байна. Ингэхвэл одоо ойцор дугаар багасна, үйлчлэгээ хурдан шуурхай болно. Инхээр хөгжилтэйг адилхан ахаад олон эмнэлэг байгуулмаар л байна гэж бодож. Их олон сайхан судалтай болсон. Тэгээ энд бас ковид үйлчилж байгаа чинь бас хүлээж авах хоорондоо хүн бас таашаал аваад бас сууж авах зүгээр. Ер нь их асуудалтай байсан. Ер нь хүлээлт ихтэй энэ төр орчин жоохон тиймэрхүү. Одоо харсан чинь бүр нэг гоё л харагдаад яасан ч гоё юм гэж бодоод сууж штэ. Өмнө зөндөө үйлчлүүлжсэн яг тавчид жоохон тийм байсан. Одоо засвар хийгээд хачин сайхан болсон байна. Тэгээ үзүүлээд явж байгаа юм чинь. 4 жилийн өмнө ирж байсан. Тэгээ одоо өнөөдөр гоё болсон. Тэгээ шал өөр болсон. Тэгээ баярлалаа. Хамт олон маш сайхан сэтгэгдэлтэй гоё усод байдаг шүү дээ. Зан сайтай сайхан усод тэгээ. Эмчнэртэй маш их баярлж байна. Эгчнэр жил болгоно ших баярд юм үзүүл царуудад. Тэгэхэд ийм байгаагүй айгүй хүйтэн тэгээд онцгүй байсан. Тэгэхээр одоо бол өстэй орж ирэхэд маш сайхан бараг зүгээр бол чамаар сайхан сэтгэгдэлтэй байдаг чинь. Би нэг лабораторийн шинжилгээ авах гал Амарлч юм үү дээ? амарлсан байна уу? Нэг доо хааш.